Орой өдрийн үзэгчтэй та бүхэн иглэлцтэй хамт байна. Юу болов нэвтрүүлгийн даваа гарагийн дугаар эхэлж байна. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын албан тушаал Улсын хурлын гишүүн хууль зүйн орооны дарга Төвдөн Доржийг нэр дэвшүүлж танилцуулсан. Харин Төвдөн Доржийг Монгол Улсын ерөнхийлөгч Захаагийн элбэг дорж бол буцаасан байгаа. Буцаасан шалтгаан нь том төрөөс ухаалаг төр өгсөн санаачилгыг одоо хэрэгжүүлэхийн тулд засгийн газрын гишүүдийн давхар дийлийг тайлах тухай хуулийн төслийг санаачилж энэ ажлыг одоо ажил хэрэг болгох ийм одоо санаачилгааг ерөнхийлөгчийн зүгээс гаргасан боловч улсын хурал дээр бүтэрсэн. Яг энэ зарчмаа Төвдөн Дорж дээр бас дахин илэрхийллээ. Энэ томилгоон дээрээс энэ зарчмаа хэдүүлээ одоо бариад явъя гэсэн ийм тайлбарыг ерөнхийлөгч хэлсэн байна лээ. За харин Төвдөн Доржийг үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан улсын хурал дахь намын бүлгүүд ямар байр суурь илэрхийлэх нь вэ гэдэг нь өнөөдөр анхаарал татсан сэдвүүдийн нэг байлаа. Бид нар нэг зүйлийг бас эргүүлээд саная. 2012 онд сонгуулийн дараа шинжлэлийн засгийн газар байгуулагдаж байхад Монгол Улсын ерөнхийлөгч засгийн газар байгуулагдахаас өмнө ерөнхий сайдтай бас зөвшөөрөлдсөн хуулийн дагуу. За зөвшөөрөлтөй бол бас яг одоогийн ярьж байгаа зарчим буюу засгийн газрыг бүрэлдүүлэхдээ улсын хурлаас гадна давхар дээлтэй биш дан дээлтэй юм сайднаас бүрдүүлж их хурл засгийн газар хоёр тусдаа ажиллах зүйтэй гэсэн ийм зарчмын саналыг гаргаж ирсэн. За өнөөдөр ч бол яг энэ зарчмын байр суурь дээр байна. Гэхдээ нөгөө талд ардчилсан намын улсын хурал дахь бүлэг ер нь сонгуульд орсон ардчилсан нам энэ асуудлыг юу гэж үзээд байгаа гэхээр дан одоо улсын хурлаас биш дандаа гаднаас давхар дээлтэй бус ийм сайдраар засгийн газраа бүрдүүлэх юм бол нэг талаасаа засгийн газар докторгүй байх юм нөхцөл байдал бүрдэлтний бий болно гэж. Энэ ч угаасаа тийм байх бол өндөр магадлалтай байгаа. Ягаад гэвэл өнөөдөр сонгуулийн үр дүнгээр альц нам олонх болоогүй. Сонгодог утгаараа олонх болоогүй. 39 дээр нэмэх нь 38 дээр нэмэх нь 1 39-с дээш юм санал авч чадаагүй. Тийм учраас эвслийн засгийн газар байгуулахаас өөр гарцаагүй нөхцөл байдал үүссэн. Ингээд нөхцөл байдлыг хөөгөөд ингээд бодох юм бол өнөөдөр бас давхар дээлтэй суугаад байгаа сайд нарыг нэг талаас нь одоо засгийн газрын бүрэлдэхүүнийг яалтчгүй л одоо бий болсон юм цаг үеийн нөхцөл байдал дээр бас бий болсон засгийн газраа гэж дүгнэж үзэж болохоор байгаа. Гэхдээ нөгөө талдаа бас ухаалаг төрийн зарчим гэж Монгол Улсын ерөнхийлөгч нэг хөтөлбөрийг бол гаргаж ирж тавьсан. За тэр нь бол олон нийтийн дунд бол нэлээд бас хүчээ авч байгаа ийм дүр зураг байгаа. За гэхдээ Монгол Улсын ерөнхийлөгч Төвдөн Доржийг өнөөдөр төдөлзүүллээ гээд 98 он юм уу 2000-аас өмнөх оныхтой ижлэгийн үйл явдал болох боломжгүй байгаа л да. Ягаад гэвэл ерөнхий сайд ерөнхийлөгчтэй зөвшөлдсөөл асуудлаа улсын хурал руу оруулах эрх нь ерөнхий сайдд өөрт нь байгаа. Энэ бол өөрөө 2000 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийгдсэн өөрчлөлт. Тэрнээс өмнө 1998 онд жишээ нь Дааган болд гэдэг хүнийг 7 удаа ерөнхий сайд дээр оруулж ирэхэд тухайн үед ерөнхийлөгч нацгийн баг хүнд байсан 7 удаа буцаасан байдаг. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгчөөс хамаарат ерөнхийлөгчийн одоо статусаас гэдэг нь ерөнхийлөгч гэдэг институтээс хамаарат улсын хурал засгийн газараа байгуулж чадахгүй байх ийм нөхцөл байдал үүссэн. Гэтэл Монгол улс бол өөрөө ерөнхийлөгчийн бус парламентын засаглалтай улс гэдэг утгаараа бол 2000 онд бас энэ өөрчлөлтийг оруулсан байдаг. Тэгээ 2000 оны дордуусан 7 залт гэж бол бас бид нар нэг талаасаа ярьдаг боловч энэ дотор бас яг тэр парламентын засаглал тал руугаа явах ийм одоо дэвшилттэй гэх юм уу нэг талаасаа яг парламентын засаглалтай улс юм бол тэр чиглэл рүүгээ явах нь засаж сайжруулах юм зүйлүүд бас хийгдсэн гэдэг ийм дүгнэлтийг шинжээчд бол хийдэг л дээ. Ингээд өнөөдрийн Төвдөн Дорж гишүүний байр суурин дээр асуудлаар улсын хурлд гардсан намын бүлэг болон Монгол Ардын намын бүлгүүд эсрэгцэн ийм байр суурийг илэрхийллээ. Хүлээн авч үзье. Ардсан намын гүйцэтгэх зөвлөлөөс үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад иш Төвдөн Доржийн нэрийг дэвшүүлсэнийг бүлэг танилцуулсан. Одоо би урд нь хэлжсэн манай журам юм байна, тэр журмаараа явж байгаа. Бүлгийн гишүүд асуудлыг сонсоод улсын хуралд үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад Төвдөн Доржийн нэрийг дэвшүүлэх нь зүйтэй гэж ингэж үтсэн байгаа. Тийм учраас ерөнхий сайдын 7 хоногт тогтоодын төслийг сайдад дэвшүүлэх тогтоодын төслийг өргөн барих хаа гэж бодож байна. За Төвдөн Дорж гишүүний тухайд одоо давхар дээлтэй сайд болох гэдэг шүү дээ. Өөрөөр улсын хурлын гишүүн хууль зүйн байнгын хорооны дарга маань өнөөдөр үйлдвэр хөдөө аж ахуйн сайд болохоор одоо нэр нь дэвшиж байна. За нэр дэвшиж байгаа энэ явдлыг бас Монгол Улсын ерөнхийлөгч бас дэмжээгүй байгаа гэсэн тийм мэдээллийг бид нар бас авсан байгаа. Ингээд манай бүлгийн гишүүч гэсэн бас урд нь давхар дээлтэй сайд байх нь зохимжгүй гэж бас бид байр суурь илэрхийлж байсан. Ийм болохоор энэ дээр бол яг өнөөдөр бол бүлгийн хурлаар нэгдсэн байр суурьнд бас хүрч чадсангүй. Нилээд одоо бас маргалдсан, нилээд бас санал зорилтлоо.
Тийм болохоор бүлгээс одоо албан ёсоор ямар нэгэн байр суурь нэгтгэсэн шийдвэр гарсангүй. Гэхдээ мэдээж чуулганд орохын өмнө бас бид байр суурь бас эргэж бас тодорхой болгож эргэж нэгтгэж ярилцсанаа. Гэхдээ засгийн газрын хувь заяаг бодолцоод засгийн газрын гишүүдийн давхар дээлээ одоо ингээд тайлахгүй байхыг зөвтгөх нь өөр их тийм өрөөсгөл ойлголт л та. Нөгөө талаас ерөнхийлөгч төвдөнд орж гэдэг нь хүндээ дургуйдан биш. Одоо хийх гэж байгаа томилгоогоо жишг болгооч л гэсэн ийм л санал одоо оруулж ирж байгаа шүү дээ. За улсын хурлын бас нэг бүлэг болох шударга хэвслийн бүлгийн дарга Батцэрэг хувь хүнийхэн байр суурийг илэрхийлсэн. Мэдээж давхар дээлтэй байх тэр зарчмыг бол одоо дэмжихгүй байгаа гэдгээ өнөөдөр илэрхийлсэн байна лээ. Гэхдээ бүлгийн хуралдаанаар бол тусгайлан энэ асуудлыг бол авч хэлцээгүй байгаа учраас бүлэг дээр ямар нэгэн байдлаар нэгдсэн байр суурьнд бол хараахан хүрээгүй гэсэн ийм мэдээллийг өнөөдөр өгсөн. За нэг сайдыг томилох тухай асуудал ингэж яригдж байгаа бол нөгөө сайдыг огцруулах тухай асуудлыг бас энэ 7 хоногт байнгаараа хэлэлцэх ёстой. Энэ бол эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяртай холбоотой асуудал байгаа. Ардчилсан намын бүлэг эдийн засгийн хөгжлийн сайд Батбаярыг огцруулах шаардлагагүй гэдгээ бол ил тод шууд илэрхийллээ. Шалтгаан нь эдийн засгийг эрчимжүүлэх юм 100 хоногийн одоо хугацаатай арга хэмжээнд авч байгаа ийм үед эдийн засгийн хөгжлийн сайдаа суудлаас нь буулгах нь бол одоо буруу гэсэн ийм л тайлбарыг хэлж байлаа л да. Ерөн зүгээр 2014 он гарснаас хойш энэ хаврын одоо ингээд 100 залгаж байна. Энэ улс төрийн төр зураг нөхцөл байдлыг харахаар ерөөсөө нэг ажиллаа яг гол ярих биш. Ерөнхийдөө л нэг тийм сандал суудлал ярьсан, хүн огцруулах тухай ярьсан, за дээрэс нь дээл ярьсан. Нэг юм яг үндсэн одоо ажиллаа барьж аваад ингээд явуулж байгаа тун цөөхөн хувьтай. За нэг хүн ярьж байгаа асуудал нь бол их ийм одоо дүр зураг парламент дээр бол нэгэнд бий боллоо л доо. Энэ ч өөрөө эдийн засгийн нөхцөл байдал нууцтай холбоотой байх. Нөгөө талаасаа эрх хөрөгч бүлгийн дотоод одоо бас зөрчилтөйж холбоотой байх. Нөгөө талаасаа цөөнхийн одоо бүлгийн зүгээс явуулж байгаа тоглолтуудтай ч холбоотой байх. Цөөнхийн бүлгийн зүгээс явуулж байгаа тоглолтуудыг бас хөндлөнгийн шинжээчд бол бас нэг талаас нь шүүмжилж байна. Юу гэхээр зөвхөн эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр ийм байна, тийм байна гэдэг ингээд яриад байдаг. Ингээд шүүмжлээд. Мэдээж хэрэг шүүмжлэх нь үүргэн зөв мөн. Гэхдээ тэрийг яаж шийдэх юм бэ гэдэг гол нь тэр гаргалгаа тэр шийдлийг зарчмын шийдлийг яагаад санал болгохгүй байна вэ? Ерөөсөө тийм шийдлийг санал болгож байгаа ийм одоо улс төрийн одоо том дүгнэлт мэдэгдэл хийж байгаа ийм зүйл бол алга байна. Зүгээр л шүүмжлээд байдаг юм нөхцөл байдал бий болчихлоо гэж. Одоогоос 2 сарын өмнө Дашин Бямсурангуй хэлжсэн. Ерөнхийдөө тасан юу гэхээр эдийн засгийн хүндрэл нөхцөл байдлаас гарах аргыг ардчилсан нам олоог байна. Монгол ардын нам бол бүрч олоог байна гэж хэлжсэн. Өнөөдөр энэ үг бол нотлогдож байх шиг байна. Өнөөдрийг хүртэл одоо ямар нэгэн тийм одоо ажил хэрэгч одоо энэ саналыг авч хэрэгжүүлээч ингэх юм бол бид нар эдийн засгийн нөхцөл байдлаас хүндрэлээс гарах юм дүр зураг харагдаж байна гэдэг ч юм уу. Ийм ажил хэрэгч өнгө ясаар ярьж байгаа зүйлийг бол хараахан Монгол ардын намын бүлгээс илэрхийлэхгүй байна л да. Ямар ч үсэн за 100 хоногийн хугацаатай юм нөхцөл эдийн засгийг эрчимжүүлэх гэдэг юм хөтөлбөрийг эхлүүлсэн байгаа. Өнөөдөр энэ талаараа ерөнхий сайд улсын хурлдах бүлэг дээрээ ардсан намын бүлэг дээр бол мэдээлэл хийсэн байна. За энэ хүрээнд эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулахгүй гэдэг ийм байр суурин дээр ардсан намын бүлэг нэгдсэн байна. Гэхдээ 100 хоногийн дараа нөхцөл байдал эдийн засгийн нөхцөл байдал яаж сайжрах ёстой юм? Өнөөдөр байгаа ямар тоон үзүүлэлтүүдээс ямар тоон үзүүлэлтээр яаж өөрчлөгдөх юм? Ямар байгаа зүйлийг яаж хэмжих юм гэдэг нь өөрөө бас нэг тийм тодорхойгүй байгаа. Зүгээр л ам яриагаар одоо юу гэдгийг ийм байсныг бид нар ингэж сайжрууллаа гэдэг ч юм ингээд яриад явчих бас болохоор иймэрхүү одоо үндсэндээ бол дүр зураг харагдаж байгаа эдийн засгчид өнөөдөр бас шүүмжилж хэлж ийлээ л дээ. Бид ойлгохдоо энэ 100 хоногийн хугацаанд маш идэвхтэй энэ төр засаг бол ажиллах ёстой. Энэ засгийн газар тогтвортой ялангуяа эдийн засгийн чиглэл түлхүү ажиллах ёстой гэж юм хугацаатай хариуцлага бид нар ингээд аль аль талдаа хүлээж байдаг. 10 хоноггүй хугацаанд яг эдийн засгийн сайдыг огцруулна гэдэг энэ тогтоолын төслийг өргөн барьж байгаа нь бол ардын нам бол дэндүү хариуцлагагүй хийж байна гэж бид ойлгож байгаа. Энийг тэгжиж ардсан уншиж байгаа гэж би хэлж байна. Яг Батбаяр гишүүний тухайд мэдээж бараа бүлгийн 26 гишүүн гарын хэсэг зураад тийм ээ. Бүлгийнхаа хурлаар шийдвэр гаргаад өргөн барьж байна гэдэг чинь бол манай бүлгийн гишүүд бүгдээрээ одоо зурсан гарын хэсэгтэй юм уу тэр байр суурьнд хэврээ байгаа гэсэн үг. Улсын хурлд гарчсан намын бүлэг Монгол ардын намын бүлгүүд өнөөдөр ерөнхийдөө бол хүн ярьлаа. Монгол ардын намын бүлгийн зүгээс бас эдийн засгийн нөхцөл байдал ийм байснаас ийм болж унсан ажлын байр төдий тоогоор хоригдлоо гэдэг ийм статистик тоон мэдээллүүдийг бол гаргаж бас засгийн газрыг нэлээд шүүмжилсэн. За тэгвэл улсын хурлд шудраг ус хвслийн бүлгийн зүгээс бас нэг асуудлыг өнөөдөр хөндөж тавилаа. Ямар асуудлыг хэлсэн бэ гэхээр энэ 7 хоногт ашигт малтмалын тухай хуулийн төслийн анхны хилцүүлэг хийгдэхэр байгаа.
За анхны хилцүүлэг хийгдэх гэж байгаатай холбоотойгоор ашигт малтмалын хуулийн төсөл дээр бол шударга сэвслийн мүлгийн зүгээс өөрсдөө бие даасан ажлын хэсэг гаргаад байсан л да. Энэ ажлын хэсэг нь ямар байдлаар ажилласан, ямар зүйлүүд дээр ямар саналыг гаргасан гэдгийг өнөөдөр бүлэгдээ мэдээсэн байна. За эрдэс үйлгийн талаар баримтлах төрийн бодлогыг хилцэх үеэр, хилцэж батлаж байх үеэр бас нэг тийм зарчмын зөрүүтэй юм саналууд энэ шударга сэвслийн бүлэгт бол байгаад байсан л да. Тэр бодлого дотор хийж чадаагүй тэр заалтуудыг одоо энэ хуулийн төсөл дээр оруулж ирэх үндсэндээ нэг юм санааг бол бас цуглуулж байх шиг байна. Энэ ч үндсэлтэй л дээ. Өмнө нь уянгаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гараад бас яг энэ асуудлаар ярьж исэн боловч бас цөөнх болоод үлдсэн л дээ. Өөрөөр хэлбэл тэр зөрчилтэй байсан асуудлуудаа хуулийн заалт болоод хуулийн төсөл рүү оруулж ирэх ийм л одоо гарцыг олж харчихсан байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас нэг зүйлийг бид нар эндээс бол олж харах хэрэгтэй болж байна. Юу гэхээр ер нь бол өөрөө хууль гэдэг чинь бол бодлого. Хууль гэдэг чинь бол бодлого учраас аливаа салбарын одоо хууль нь ямар вэ тэр бол тэр салбарын бодлогыг төрийн зүгээс баримталж байгаа бодлого нь ийм байна гэдгийг тодорхойлж өгдөг. Гэтэл манайд болохоор ерөнхийдөө сүүлийн үед нэг тийм загвар тогтчихлоо. Юу гэхээр эхлээд хуулиар гаргах биш эхлээд бодлого гэдэг нэг тогтоолын төсөл улсын хурлаас гаргацдаг. Тэгээ тэр тогтоолын хүрээнд авцалдуулж нэг хууль хийдэг. Өөрөөр хэлбэл нэг хийх ажлыг хоёр хийгээд байгаа. Нэг ийм дүр зураг ажиглагдаад байна гэж бас хуульчид одоо туршлагатай парламентчид бас шүүмжилж байна л да нэг талаас. Юу гэхлээр өнөөдөр Монголын парламент бол асуудлыг шийдэхдээ маш удаан шийддэг нэг сул тал нь. Гэхдээ олонхын одоо шийдвэр ардчилсан ийм шийдвэр гардаг. Гэхдээ нэг асуудлыг бол маш удаан хэлцэж шийддэг шүү дээ. Гэтэл цаг хугацаа эдийн засгийн хүндрэл хямрал гэдэг юм уу янз бүрийн зүйлүүд бол биднийг хурдан шийдвэр гаргаад хурдан маневртай ингэж үйл ажиллагаа явуулж явахыг шаардаж байдаг. Ийм нөхцөл байдал дээр нэг асуудлыг хууль гаргаад шийдэхийн оронд нэг асуудлыг нэг яриа шийдэхийн оронд эхлээд бодлого гаргадаг. Дараад нь хууль гаргадаг. Нэг иймэрхүү удаан маневртэй дүр зураг бас бий болчлоо гэдэг зүйл харагдчихлаа юм л да. Ер нь сүүлийн жилүүдэд бараг салбар болгоно л одоо бодлого л ярьж байгаа шүү дээ. Олон салбарт бодлого баталчихсан. Тэр бодлогодоо баригдаж хуулийн төслөө боловсруулж байгаа. За бодлогодоо нийцж гин үгүй юу гэдэг дээр олон удаа маргаж ирсэн юм тохиолдол байдаг. Гэхдээ бодлого гарлаа гэдгийн буруу бас байхгүй байх гэж бодож байна. Жишээлбэл одоо ашиг малуудын салбарт өмнө бодлогогүй байсны урагшгаар уул уурхайн салбарт ямар хууль бус үйлдэл гарч ялаа. Тэрийг бид нар бүгдээрээ мэдчихэж байгаа. Бодлого гарч иж нэгэсэндээ тоглоомын дүрмээ тодорхой болгож иж бид нар юмаа зэгцэж авч шүү дээ. Тэгэхээр бодлого гарсны бас сайн тал гэж байгаа. Тэрийг бид нар бол үгүйсгэж болохгүй. Тийм ба. Төрөөс эрдэс соёлын салбарт батлан гаргасан одоо бодлогын бичиг баримт байгаа. За энэ дээрээс үүдэлтэйгээр одоо дутуу тусгацсан юу байна гэдэг дээр үл их анхаарч ажиллацгаасан. Бас нэг их анхаарч ажилласан юм бол орд газрын үнэлгээтэй холбоотой, тэзүү боловсруулахтай холбоотой асуудлууд. За Монголын талд ямар ч нөхцөлд ашигтай байх ёстой шүү дээ. Яг гэвэл манай ашигт малтмал орд газрыг эзэмших ашигтай холбоотой харилцаа үүсэж байгаа учраас тэмчээрээс өөрийн төлөлийн ашигтай гэдгийг одоо юу гэж ойлгож яаж хуулийн заалт болгон томьёолох вэ гэдэг дээр бол ажлын хэсэг илүү анхаарал хандуулж ажилласан байгаа. Манайхаас томилогдсон ажлын хэсэг. Одоо ингээд эмийн талаар төрөөс баримтлах бодлого бас нэг бодлого гарч ирэх гэж байна. Ингээд янз бүрийн бодлогууд гарч ирэх. Тэр бодлогын хүрээнд авсруулж хуулийг хийх гэж байна. Нэг талдаа яг уу давуу тал нь бол түрүүний хэлдгээр зарчмаа гэж тодорхойлж тэр дотроо хуулиа их. Асуул тал нь болохоор нэлээд асуудлыг удаасруулж шийдэж байгаа. Нэг хийх ажлыг хоёр хийж байгаа гэдэг ч юм уу. Өөрөөр хэлбэл хууль гэдэг чинь өөрөө бодлого байдаг учраас гэдэг өнцгөөс бас ингээд хоёр өнцгөөс гарч болохоор байгаа л да. Нөгөө талдаа өнөөдөр эрдэс соёлын талаар төрөөс баримтлах бодлого гэж батлагдсан. Гэтэл өнөөдөр газрын төсвийн тухай хууль, ашигт малтмалын тухай хууль, дээрэс нь цөмийн энергийн тухай хууль гэдэг ингээд ийм тусдаа хуулиуд байдаг. Гэтэл эдгээр чинь бүгдөө ашигт малтмал, уран гэдэг чинь ашигт малтмал. Тэр урааныг яаж олборлох яах хийх гэдгийг цөмийн энергийн тухай хуулиар зохицуулдаг. Гэтэл нөгөө талдаа газрын төс гэдэг чинь өөрөө бас ашигт малтмал. Газрын тусыг яах хийх, бүтээгдэхүүн авах гэрээ гэдэг энэ зүйлүүдийг бол бас л газрын төсвийн тухай хууль гэдэг тусдаа хуулиар зохицуулдаг. Журмаар зохицуулдаг. Гэтэл ашигт малтмалын хууль гэдэг нэг хуулиараа ер нь бол асуудлуудыг бүгдийг нэг мөр зохицуулах ёстой. Өөрөөр хэлбэл бус орнуудын туршлага бол яг л ийм байдаг. Нэг тусдаа ингэж хууль явах нь өөрөөр хэлбэл нэгдсэн зарчим энэ уулуурхан салбарт бас байхгүй байна. Өөрөөр хэлбэл тэр бүтээгдэхүүнээс нь шалтгаалаад бодлого өөр байх гэдэг бас ийм зүйлийг хэлдэг л дээ. Энийг бол мэрэгжлийн холбоотын одоо хүмүүс яг мэрэгчлэтнүүд, салбарын мэрэгчлэтнүүд бас ийм санал дүгнэлтийг бол гаргаж ирсэн гэдгийг энд дурдах гэсэн. Тэгэхээр өнөөдөр намын бүлгүүд ер нь ямар асуудал хилцэх гэдгээ гурлаа л одоо мэдээлжлээ.
Бие даагчдын зөвлөл гэж бас нэг бүтэц бий. Гэхдээ энэ бол албан бус одоо гэж хэлэх юм уу та. Бүтэц байгаа. Энэ бүтэцийн их тийм жигтэй гэж хэлэхэд одоо хаашаа мэдээлэл хийлээ. Албан бус бүлэг байгуулна гэсэн. Тэгээд тэр бүлэгт нь бусад одоо нам эвслийн бүлгийн гишүүд одоо орох гэж байна. Бараг одоо багцаалсан тоогоор 10 шахуу болцоод байна гэсэн ийм баримт тавь мэдээллийг Улсын их хурлын гишүүн Ганбаатар өнөөдөр өгсөн байгаа. За ямар зорилготой бүлэгийг тэгээ ер нь бол яг хуу бие дааж сонгогдсон Улсын их хурлын гишүүд бүлэг байгуулах одоо эрх зүйн чадамжтай юм уу үгүй гэдэг олон асуудалд энэ дээр гарч ирж байна л да. За дээрэс нь нэг намын бүлэгт байж байгаад нөгөө бүлгүүрөө шилжиж болно. Гэхдээ бүлгээс гарсан гишүүн шинээр бүлэг байгуулахыг Улсын их хурлын хөдөө мөрдөж байгаа хуулиар бол хориглочихсон байгаа. Ингээд хуулийн заалтуудтай ингээд зөрчилдсөн ийм зүйлийг өнөөдөр Улсын их хурлын гишүүн Ганбаатар ярьлаа. За яг хуу ингээд хуулинд мэдээж боломж байхгүй байгаа юм бол албан бус гэдэг үгээр л бүх юмыг хаах гэдэг магадгүй л дээ. Албан бус бүлэг шүү дээ энэ бол гэж бас тайлбар хийж магадгүй юм болов уу гэж бас харлаа. Өнөөдөр хуулийн үгээр тайлбарлаж байна. Ингээд Ганбаатар гишүүний тайлбарыг үзье. Ингээд бүлэг гэдэг юм дарамтанд орж байгаа яг ард иргэдийн сайн сайхны төлөө санаа бодолтой үнэхээр шаналдаг олон гишүүд ардсан нам дотор байгаа. Тэр арчаагүй бүлгээс болж тэд дуурч чаддгүй. Ардын нам дотор байдаг. Шудраг яс дотор байдаг. Эдний энэ хоорондын том өөрсдөө том гэд итгэсэн улс төрчдийн 8-ны золиос болж шудраг гишүүд нь дуурч чаддгүй. Байр сууриа илэрхийлж чаддгүй. Тэгэхээр энэ баг сүүлийн сар бид ярьж байгаа зүйл. Сэтгүүлчид та нар мэдэх эрхтэй. Мэдэх ёстой. Мэдээж ойрын үед энэ талаар бүр бид хурлаа хийгээд эцсийн байдлаар ард иргэд таниулна гэж бодож байгаа. Одоогийн байдлаар 10-аад гишүүн бүр заа зүүгээд одоо бүр нэгтсэн байгаа. Ямар ч байсан нэг 5 гишүүн дахиад нэмээд урьлаа өгсөн байгаа. Доотлол нэг 13 гишүүнтэй байхад ард иргэдийн төлөө хүмүүсийн олонхын эрх ашигын төлөө бид парламент дээр шийдвэрүүдээ гаргаж чадна гэж бид итгэж байгаа. Тэгэхээр Ганбаатар гишүүний яриаг бол ингээд сонсохоор их гой сонсогдно л да. Байгуулж болмоор юм шиг. Их гой одоо болохгүй байгаа асуудлуудыг иргэд олон нийтийн талд ашигтайгаар шийдэх юм бүлэг гараад ирчих юм шиг тийм ээ. Өөрөөр хэлбэл үндсэл нь бол өнөөдрийн байж байгаа улс төрийн энэ арчаагүй нөхцөл байдал төв зураг дээр л тоглож штэ. Намын бүлгийнхаа бүлэгтэй захирагдаад яг иргэд олон нийтийн одоо сонирхолд нийцсэн юм шийдвэрийг гаргаж ирж чаддаггүй. Тийм учраас одоо ийм яг иргэд олон нийтийн тулд үйлчлдэг ард түмний одоо эрх ашигын тулд үйлчлдэг юм бүлгийг бидагчтай хамтраад ингээ байгуулъя гэдэг албан бусаар байгуулъя гэдэг ийм саналыг яриад байна л та. Гэхдээ энэ дээр бол зарчмын нэг асуудлыг бодох хэрэгтэй. Юу гэхээр анх сонгогчид хин хинд ямар санал өгсөн бэ гэдгийг эхлээд харах хэрэгтэй. Яг тэр саналын дагуу парламент дотор тусгал болж тэрний дагуу засгийн газар дотор тусгал болж ажил хэрэг явдаг. Энэ бол өөрөө улс төрийн соёл, улс төрийн үндсэн зарчим чинь шүү дээ. Гэтэл энэ зарчмаа парламент байгуулагдсан дараа ингээд зөрчөөд ингээд явдаг тийм ээ. Одоо юу гэдэг улсын хурлд гардсны бүлэг гэдэг бол харьцангуй олон болохоос биш хамгийн одоо сонгодог утгаар олон бол биш. Энэ олонх нь ингээд засгаа байгуулад хамтраад ингээд байгуулад ингээд явж байна. За энэ засгийг удирдах байгаа энэ бүлгүүдээс ямар шийдвэр гарна тэр шийдвэрийн дагуу засгийн газар одоо юу гэдгийг мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаа ингээд явуулдаг. Энэ бол өөрөө улс төрийн одоо үндсэн тогтсон парламентад засаглалтай улсын ийм тогтсон соёл шиг байдаг. Гэтэл нэг бүлгээс нэг хүнийг татж авчираад ингээд тусдаа ингээд бүлэг байгуулна гэдэг бол үндсэн нэг анх санал өгсөн тэр зүйлийг бол гажуудуулаад шууд зөрчих гэж байна гэсэн юм үг л дээ. Өнөөдөр бол манад парламент дээр тэртээ тэргүй замбраагүй байгаа нөхцөл байдал байгаа шүү дээ. Тэгэхээр энийг энэ замбрааг байгаа замбрааг үтлийг бүр улам бүр одоо баг албан ёсны шахуу болгож албан бус гэдэг үгээр халахвчлаад албан ёсны баг шахуу болгох гэж байгаа бол ийм үйлдэл юм уу да гэсэн юм дүр зургийг өнөөдрөөс харж болохоор байх шиг байна л да. Гэхдээ бүлгийн эдлэх эрх үүргийг улсын хурлын тухай хуулинд бол тодорхой нэрвчлэн заагаад өгчихсөн байгаа. Албан бус гэсэн тодголтой энэ бүлэг бол тэр хуулийн заалтанд ерөөсөө огт хамаагүй байхгүй. Ямар ч эрх зүйн чадамжгүй ийм л бүтцийг л одоо улсын хурлын гишүүн яг зүгээр яриад байна л да. За яг зүгээр ерөнхий өөр нэг талаас нь харуул лобби бүлэг юм уу та тийм ээ. Улсын хурл дахь одоо нэг лобби бүлэг гэл өнгөрсөн парламентод жишээлбэл одоо бүгд эрхийн чиглэлээр ажиллах лобби бүлэг тэгжсэн. Инк хоёр гишүүн нөгөө нэг нь юм байла. 3 гишүүн нийлээд авилгын эсрэг бүлэг. Нэг хоёр гишүүн байсан. Тэнх хоёр гишүүн Тэмүүжин сайд гэдэг 3 гишүүн нийлээд гэжсэн юм. Тэгээ энэ бол өөрөө ямар зүгээр сонирхлыг илэрхийлдэг үгээр чуулган дээр санал хураахад бид нар бүгдөө өсөл сонирхол итгэл үнэмшлэрээ энэ асуудал дээр ийм байгаа шүү гэж нэгдчихэл коноп дарах юм бүлгэл гэж ойлгож бас нэг талаасаа болох байх л та.
Тэгэхээр өнөөдөр бид агчдын зөвлөлийн бас нэг гишүүн болох боловсруулан гишүүн мэдээлэлсэн нэлээд тийм улс ууртаа авч үзэх юм мэдээллийг хийлээ. Улсын хурлын гишүүн хүн ийм мэдээлэл хийсэн учраас нэлээд тийм анхаарал татаад байгаа юм л да. Юу гэхээр газрын засгийн тухай хуулийг өргөн бариад эрц бүрдээгүй улмаас хуулиа баталж чадаагүй унагчсан энэ ухрал. Тэгээд эрц бүрдээгүй гэдэг бол өнгөн талын шалтгаан байсан гэдэг. Олон хэрцээ бүрдүүлж чадаагүй. Олон хэрцээ бүрдүүлжээгүй. Өнгөн талын шалтгаан байсан гэдгийг боловсруулан гишүүн өнөөдөр хэлж байна. Хэрвээ эрц бүрдээд энэ хуулиа хэлэлцээд баталчихсан байсан бол газрын засны салбарт ямар өөрчлөлт гарах байсан бэ гэдгийг боловсруулан гишүүн одоо хэлээд байна л да. Нөгөө нэг манай талд ашиггүй байсан олон гэрээнүүд цуцлагдах байсан. Энэ хуулиар батлагдсан бол 1993 онд бид нар бүгдээрээ санаж байгаа Монгол Улсын анхны ерөнхийлөгч 93 онд байгуулагдсан гэрээ. Гэхдээ 90 онд болж исэн үйл явдал. Одоо бүгдээрээ бид нар сандаг шүү дээ. Цагаан дээлэн дээр ингээд гараараа ингээд тоснол нялаад за Монгол улс ингээд газрын тостой боллоо. Тэгэхэд бол Монгол хүн болгон баярлж исэн. Өнөөдөр ч гэсэндээ ярьдаг. Гэтэл өнөөдөр салбарын бол энэ асуудыг нэлээд сайн нарийн мэддэг л дээ. Юу гэж ярьдаг вэ гэхээр өнөөдөр Монгол улс газрын тостой боллоо гэдээ анх тэгж баярлж исэн боловч баярлж исэн дайны хэмжээнд хүрсэн тийм үр дүн хүлээлтийг гүйцсэн үр дүн бий болж чадаагүй. Өөрөөр хэлбэл Монгол улсад маш ашиг багтай ийм одоо байдлаар газрын тосоо бид нэр гаргаж байгаа. Энэ бол нөгөө 93 онд байгуулагдсан бүтээгдэхүүн баг гэж хэлж байгаа. Яг газрын тусан дээр бол өнөөдөр жишг байдаг юм байна л да. Нийт одоо гаргаж байгаа тэр бүтээгдэхүүний гэдэг юм уу. Тэрний одоо хоёр тал хамтраад хөрөнгө оруулалт хийгээд үйл ажиллагаа явуулахад тэрний 50-аас илүү одоо ашгийг нь ямар нэгэн байдлаар тэр газрын тусны эзэн улс авдаг. Тэр мөнгөө хөрөнгө оруулж орж ирээд үйл ажиллагаа явуулж байгаа улс нь 50-аас одоо бага хувийг хүртдэг ийм дэлхийн нийтийн жишг байна. За жишээлбэл Индоны зулс гэдэг бол 71% авдаг. Норвег гэдэг одоо бид нар бүгдээрээ сайн мэднэ. Норвегийн одоо сан гэж байдаг. Норвег улс гэхэд бол 78% шууд татвар авдаг мэтлэн иймэрхүү жишээнүүд байгаа юм байна. За гэтэл Монгол улс бол өнөөдөр 24% одоо бүтээгдэхүүн баг гэрээс бол ашиг авж байгаа ийм зүйл байна. Гэтэл энэ бол өөрөө 20 орчим жил үргэлжилчихсэн гэрээ. Энийг бол одоо өөрчлөх цаг нь бол болсон гэдэг юм үгийг хэлээд байна. Ер нь жоохон хэтрүүлжлэх юм бол Монголын одоо хэвлэгээс олдоорлож байгаа газрын тос анхны ерөнхийлөгчийн дийлийг мэлаалаа. Өөр хинэж дийлийг мэлаасан гэж бас хэлж болохоор л одоо харагдаад байна л та. Энэ 93 оны гэрээний нэг сул тал бол одоо гадаадах манайх гадаадах одоо ойбс захиргааны зардал хөлийн чандах эздийнхэн захиргааны зардал одоо нийт Монголд гаргасан зардлын 10%-тай тэнцэж байгаа. 10%-тай. Өнгөрсөн 13 онд Дачин Тамсаг компани 370 сая долларын одоо зардал гаргасан гинэ. Тэгэхээр 37 сая долларыг тэр хөлийн чандах эзэд зүгээр бараг байгалийн нөөц ашигласны татвар маягтай авч байна. Гэтэл ялангуяа Дачин Тамсгийн энэ 19 дугаар талбайгаас байгалийн нөөц ашигласны татвар авдаггүй. Ганцхан энэ Дачин Тамсгийн энэ гэрээн дээр байгаа. Авдаггүй. Гэтэл хөлийн чандад болохоор тэр эзэд нь үндсэндээ тэр байгалийн нөөц ашигласны татварыг авч шээ 10%-аар. Ийм өндөр хуваар 37 тэрбум гэдэг чинь 37 сая доллар гэдэг чинь 50 гаруй 60 тэрбум болчих байна. Ийм алдагталтай гэрээ байгаа. Гэхдээ бид 20 жилийн өмнө алдагталтай гэрээ байгуулсан байж болно. Тэрийг бас засах хэрэгтэй шүү дээ. Энийг засуулахгүй гэсэн хүмүүс хүчин зүйл байна. Эд бол гадны одоо захиалгаар энэ парламент дотор ажиллаж байгаа гэж хэлж болно. Үзэгчдээ та бүхэнд юу болон нэвтрүүлгийн 5 гарагийн дугаарыг үзүүллээ. Дараагийн нэвтрүүлэг 5 гарагийн 22 цагаас эхэлнэ үзэгчдээ.